За сайн байна. За өнөөдөр Жери Минчийн таны бичсэн амжилттай хүмүүсийн сэтгэх арга гэсэн номыг уншлаа. За энэ ном болвол асар гайхамшигтай хэвлэгсэн чагаасаа өнөөдөр хүртэл олон 10 жилийн турш бестселлерийн нэгдүгээр тавьж байгаа юм. Японд гэхдээ 1 сая 500 мянган хувь борлуулагдсан байж байгаа. За энэ дээр юу бичсэн бэ? Яагаад 1 сая 500 мянган хүн авч уншиж байгаа юм бэ гэх юм бол амжилттай хүмүүсийн сэтгэх арга нь өөр байдаг юм байна. Шал өөр байдаг юм байна. За энийг гаргасан. За энэ номонд болвол ерөөсө 2 агуул бичсэн байна. 2 том бүлэгтэй гэсэн. Нэгдүгээр бүлэг төвшүүл тавьсан хамгийн гол асуудал нь юу вэ гэдэг зэрэг өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлна гэдэг зэрэг тэр болгон мэддэггүй. Жохоо яаж өөрийгөө хайрлах хэвтэй юм. Амжилт олдог хүмүүс болвол өөрийгөө хайрладаг байх нь байна шүү дээ. Хоёрдугаард нь болвол сэтгэх арга өөрчлөх. Амжилттай хүмүүс болвол шал өөр сэтгэдэг юм байна. За энэ дээр бас 50 орчим санааг хэлсэн байж байгаа. Ингээд энэ ном болвол ерөөсөн 100 жилдээ эхнийх нь 50 болвол өөрийгөө хайрлах, төгсгөлийн 50 нь болвол сэтгэх арга өөрчлөх гэсэн ийм бүтцтэй. За ярих зүйл бол асар олон байгаа учраас тэмдэглэлийн дэвтэр биер үзгэн гаргаж ягаад тэмдэглээд авах нь үр дүнтэй. Тэмдэглэж чадахгүй болвол ахин дахин сонсоод чэйжл яваарай. За ингээд шууд гол сэдв рүүгээ оръё. За энэнийх нь нэгдүгээр нь болвол өөрийгөө хайрлах. За өөрийгөө хайрлах дотор бас хэдэн төрлийн агуул байж байгаа. За энэнийх нь болвол нэгдүгээр нь болвол өөрийгөө өршөөж уужуу байх тухай. Хоёрдугаар нь болвол өөрийгөө эрхмэлж үжих. Гуравдугаар нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Дөрөвдүгээр нь өөрийнхөө үн цэнийг мэдэх. Тавдугаард нь болвол өөрийнхөө амьдралаар амьдрах гэсэн ийм 5 зүйлтэй зүйл болгон 10 орчим сэдвтэй. За ингээд нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйл. Өөрийгөө уучлах. Ямар ч биш та. Том алдаа гаргасан болтугай. Өөрийгөө уучлах хэрэгтэй. Өөр хүн уучлахгүй бол. Гэтэл биш. Өөрөө өөрийгөө уучлах сурах. Энэ хамгийн чухал. Өөрийгөө уучлах чадахгүй бол хижээч толгойд ихгүй. Хижээч босч ирч чадахгүй. Тэр чихэр одоо мөхчин гэсэн үг л дээ. Тийм учраас ямар ч том алдаа гаргасан. Ямар ч байж болохгүй зүйл хийсэн. Өөрийгөө өршөх хэрэгтэй. Уучлах хэрэгтэй. За энэ болвол бид нар урд нь бас далд ухамсарын тухай ярихдаа ярьж өнгөрсөн. Далд ухамсар болвол ерөөсөн өөрийнхөө эзэн биеийг таньдаг гэж. Тийм зүрх сэтгэл байдаг гэж. Тийм учраас хэрвээ өөрийгөө уучлах чадхал юм болвол далд ухамсар өөрийг чинь өргөө тавьж байгаа. За хоёрдугаард нь өөрийнхөө давуу талд төвлөрөх. За өөрийгөө хайрлана гэдэг чинь юу гэхтэй зэрэг өөрийнхөө давуу талын мэдээд тэрийг бадруулах хэрэгтэй. За ийм хүмүүс л одоо амжилтанд хүрч байгаа юм. Хүн болгонд давуу тал байгаа. Тэрийг олж хараад тэрийг хөгжүүлж чадах юм бол амжилтанд хүрэхгүй гэж нэгч байхгүй. За гуравдугаард нь хүсээгүй зүйлээс татгалзах. За энэ өөрийгөө хайрласан хэрэг. Өөрийнхөө дургу үдсэн яддаг зүйлийг хүчээр хийх болохгүй байх нь байна шүү дээ. Энд чинь өөрийгөө хайрлахгүй гарыг. Тийм учраас хэрвээ өөрөө дургу юм болвол хийснэ хэрэггүй. Татгалзаж сурах хэрэгтэй. Энэ болвол өөр чинь цаг хугацаа. Тэгээд хүч энерги. Тэгээд мөнгө санхүү. Ер нь бүх зүйлийг хэмнэж амжилтанд хүрэх хамгийн гол зүйл нь юу гэх юм бол татгалзах явдал. Дургуй зүйл нь битгий. Өөр чинь мөргөө зөгдөд гуйсан гэсэн битгий. Ийм ухамсартай байж ижил амжилтанд хүрнэ. Хүн хүссэн ч өөрөө ч гэсэн өөрдөө нөө гэж сурах хэрэгтэй. За энэ талаар бол тусгай яраа хийсэн байж байгаа. Тэрийг гүнжгэрүүдэд үжээрэй. За дөрөвдүгээрд нь сөрөг мөх хэлдэг хүмүүсийг тоохгүй байх. За энэ бол бас одоо маш чухал. Тэр тусмаа одоо энэ нийгмийн сүлжээний орчинд тэмээ явдгаараа явна нохой 30-аараа 30-наа гэж. Тийм учраас хүмүүс юу болгоёроос огт тоож болохгүй. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаа бас нэг одоо илэрхийлэл. Хүний муулснаар бид нар муу болчих гэж байхгүй. Тийм учраас тэр огт тоохгүй хүлээж авахгүй юм бол тэр бас бидэнд нөлөөхгүй гэсэн. Сөрөг үг хэллэгийн өөдөөс болвол инээгээл өнгөрөх хэрэгтэй. Эсвэл тоохгүй байх хэрэгтэй. За энэ бол маш чухал. За 5 дугаар нь бол хүнийг хөрөнгө мөнгө байр суурьаар нь дүгнэхгүй байх. За энэ бол бас амжилт олдог хүмүүсийн сэтгэх аргын нэг байгаа. Амжилттай явж байгаа хүмүүс бол хүний ерөөсөн тэгж ялгуурлан гадуурхдаггүй байх нь байна шүү дээ. За 6 нь бол олон удаа алдаа гаргаад гаргасныхаа тонд суралцж яадаг. За энэ бас чухал. Амжилт олдог хүмүүс бол ийм байдаг байсан байна. Алдаа гаргаж болно. Соригтой дурчих хэрэгтэй. Жирийн хүмүүс бол яг алдаа гаргачих юм бол шантардаг. Дахиж босч ирч чаддаг. Зориг мохдог. Гэтэл амжилт олж байгаа хүмүүс бол алдаа гарах тусмаа тэрнээсээ сурж яадаг. Алдаа гаргахаас айдгүй гэсэн. Тэгжээж амжилтанд хүрч штэ. За 7 дугаар нь
өөрийнхөө алдааг ил тод хүлээн зөвшөөрдөг гэж. Алдаа гаргасан бол шууд алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрч чаддаг. За энэ нь бас амжилтын нуур. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол яах вэ? Жасаж жалруулж чадахгүй байх нь шүү дээ. Суралж чадахгүй. Цаашаа хөгжихгүй гэсэн. За 8 нь бол өөрийнхөө сэтгэл санаанд хариуцлагатай байх. За энэ өөрийн сэтгэл санаанд хариуцлагатай байна гэдэг бол бас нэг шинэ ойлголт юм байна. Бид нар бол ажилдаа хариуцлагатай байх хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэл өөрийнхөө сэтгэл санаандаа бас хүн эзэн байх хэрэгтэй. Би хэрвээ ууралж чардах юм бол надад тохиролтой сэтгэл зүрх өвдөн гэдэг ч юм уу. Би хэрвээ гунгалах юм бол энэ бас сөрөг үр дагавартай. Тийм учраас энд хариуцлага хүлээнэ гэсэн. Би өөрийнхөө баяр сэтгэлийн төлөө, эрүүл мэндийн төлөө, санаа сэтгэлийн төлөө тийм хариуцлагагүй үйлдэлүүдийг хийхгүй гэж. За энэ бол амжилт олж байгаа хүмүүсийн хамгийн том нууц нэг. За 9-дүгээрд нь өөрийгөө голж муулахгүй байх. За өөрийгөө хайрладаг хүмүүс, амжилт олж байгаа хүмүүс яг хөвгтэй чинь өөрийгөөс голно гэж байхгүй. Өөр хүмүүс өөрийг чинь голж магадгүй, тоохгүй гэж магадгүй. Гэтэл өөрөө өөрийгөө голж болохгүй. За энэ бол маш чухал. Ямар ч хүн ямар ч нөхцөл байдалд амьдарч исэн өөрийгөө голж болохгүй. Би чадна, би болно гэсэн ийм итгэл зоригтой байх хэрэгтэй. Энэ орчлон хорвоод болж байгаа бүх юмс үжигдэл болвол зөвхөн өөрийн чинь сэтгэл санаанаас болж байгаа. Өөрөө чадна болно бүтнэ гэх юм тэр чаддаг болдог бүтдэг. Харин энэнийхээ эсрэгээр болвол яг тийм хүснэр чинь бол би чадахгүй мэдэхгүй гэд өөрийгөө голоод эхлэх юм бол яг л тэр төвшөндөө амьдрал үргэлжлэх юм байна. Тийм учраас өөрийгөө голж болохгүй. За 1-р бүлгийн 2-р зүйл. За энэ нь юу вэ гэхтэй жирэг өөрийгөө эрхмэлэх гэсэн. Яаж өөрийгөө эрхмэлж хайрлах вэ? За энэ дээр бас 10 зүйл бичсэн байж байгаа. За энэнийх нь 1-дүгээрд ажилдаа дуртай. Амжилт олж байгаа хүмүүс бол ажилдаа дуртай. Энэ хамгийн наачих юм зүйл. Ажилдаа харуу дурахгүй бол тэр амжилт гарна хижиж байхгүй байх нь шүү дээ. Ямар ч ажил байсан жаавал нэг сонирхолтой зүйл байна. Тэрийг олж харж иж тэгж ажиллах нь чухал. Чинээ сайн ажилд, чинээ сайхан ажилд орсон ч гэсэн хэрвээ тэрийг сайн зүйлийг олж харахгүй юм бол бас ялхаа байхгүй гэсэн. Тийм учраас тэр өөрийн сонгосон тэр мэрэгжлэн тэр ажилдаа дуртай байх нь чухал юм байна. Гэхдээ хүчээр дуртай болчихлоо байхгүй. Тэндээс хамгийн сонирхолтой хэсгийг өөрөө олж хардаг байх. За 2-дугаарт нь бусад хүмүүс өөрийн чинь тухай юу гэж бодож байна вэ? Энэ талаар ерөөсөн санааж явах хэрэггүй. Бид нар бусдын бодлоор, бусдын үжимжээр амьдрахгүй. Бусад хүмүүс юу гэж бодвол бодож байна. Тэр бол надад хамаагүй хадан чимээгүй. Тэрөө бусдын үжид хандлагаас айгаад амьдрах юм бол нэг өдөрч нэг цаг минут ч ерөөсөн амьдрах болж байгаа байхгүй. Тийм учраас амжилт олж байгаа хүмүүс бол яах вэ? Бусад хүмүүс юу гэж бодож байгаа ерөөсөн тоод байх нь вэ шүү дээ. За өөрийгөө хайрлахын 3-дугаар нь юу вэ нөхдөж жирэг? Өөрийгөө аж аргалтай байж чаднаг итгэдэг. За энэ бол өөрийгөө хайрлаж байгаа хамгийн том илэрхийллийн нэг. Итгэл хамгийн чухал. Би бол аж аргалтай амьдарч чадна. Өнөөдөр миний амьдрал аж аргалтай байна гэж тэгж бодож тэгж итгэжээж л хүн аж аргалтай амьдрал. Хэрвээ өөрийгөө өнөөдөр жовлонтой байна. Амьдрал бол жовлон юм аа. Тэгж бодох юм бол энэ үеийн үед ерөөсөн жовлонгоос мултарч чадахгүй. Тэр жовлонтойгоо эвлэрж амьдрахаас байгаа. Гэтэл амьдралыг шал өөр аж аргалтай сайн сайхан байна. Тэрний төлөө амьдарч байна гэх юм бол хүн аж аргалтай сайн сайхан байж чадна. За 4-дүгээрд нь өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадах, зөвшөөрөх. За энэ их чухал. Би бол ерөөсөө ийм л хүн. Ийм л амьдралтай. Энэ бол би, энэ бол миний амьдрал. За энэ маань надад таалгаж байна. Энэ маань надад аж аргалтай байна. Ингээд бол. Гитрхээ их одоо өргөмжлөөдөг ч юм уу? Гитрхээ их одоо доошин татаадаг ч юм уу? Гитрхээ их чимэглээдэг ч юм уу? Ийм байх шаардлага ерөөсөө юу ч байгаараа сайхан. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаа юм бас жишээ. Бас амжилт гаргаж байгаа хүмүүсүүд ийм байдаг байх нь шүү дээ. За 5-дугаард нь бол өөрийгөө хайрладаг хүмүүс ямар байна вэ гэж ирэг. Өөрийн хүссэн зүйлээ хийдэг. Юу сайхан, дуурсах. Хүссэн зүйлээ хийгээд амьдарч байгаа хүн бол хамгийн их аж аргалтай. Ийм хүмүүс амжилтанд хүрч байгаа. За 6-дугаард нь өөрийгөө хайрладаг хүмүүс бол өөртөө зориулсан хамгийн наачх нь 30 минутын хугацааг өөртөө өгдөг гэж байна. Өдөрт. Ямар их ажил яруу байсан ч 30 минут өөртөө зориулаад дуртай зүйлээ хийдэг. Унтаж амарч болно. Дасгал хөдөлгөөн хийж болно. Найд нөхдөдөө уулзаж болно. Өөрийн сонирхол хобби хийдэг зүйлээ хийж болно. Зөвхөн өөртөө зориулсан 30 минутын хугацаа гаргахад л хангалттай. За 7-дугаард нь бусдын хүссэн байдлаар амьдрахгүй. За аав ээжээс өксүүлээд албан байгууллагын удирдлагад хүртэл, найд нөхөд хүртэл өөрийг чи ийм байгаасаа тийм байгаасаа гэж хүсдэг шаардлага хүртэл тавьдаг. Энэ бол тэд нарын хүсэл.
Би өөрийнхөө амьдмаар байна. Би өөрийг хүссэн зүйлээ хиймээр байна. Өөрийнхөө хүссэн байдлаар баймаар байна. За энэ чухал. Энэ бол өөрийгөө хайрлаж явах юм бас нэг хамгийн том илэрхийллийн нэг. Тэгжээж амжилт хүрнэ. За ихэвчлэн одоо аав ээж нар одоо тулгаад хүүхдүүдээ тэм сургуульд оруулаад тийм мэрэгжил эзэмшүүлээд тийм ажил төрөлд оруулах гэж одоо багаас нь оруулж байдаг. За энэ бол дийлэнх тохиолдолд сөрөг нөлөөтэй байдаг. За 8 дугаарт мөрөөдлөн биелүүлэхийн тулд үйдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө хайрладаг хүн гэхдээ зэрэг өдөржингөө өөрийгөө инхрээлээд суудаг юм биш гэсэн үг. Ерөөсөө сая 30 минут гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр тэрнээс нь гадна яг хөтөж зэрэг мөрөөдлөн биелүүлэхийн төлөө үйдэл хийх хэрэгтэй гэж байгаа юм. Ичнэн их жил мөрөөдөөд толгойлоод суугаад ч гэсэн тэр нэмэр баг. Заавал эхлүүлэх хэрэгтэй, үйлдэл хийх хэрэгтэй. Жишээ нь ном уншна гэх юм бол ном худалдаж аваад эхнийх нь хүчээ унших хэрэгтэй. Тэгжээж үйлдэл болно. Би мэдлэгтэй, боловсралтай хүн болно гэдэг. Олон сайхан ном уншина гэж төлөвлөчгээд тэр болох юм биш. Номоо худалдаад авах хэрэгтэй. Номоо худалдаж авчихсан унших хэрэгтэй. За урд нь би нэг үе ном худалдаж авчихсан гэсэн уншихгүй байсан үе байсан. Хүүхэд залуу байх үед. Том номнууд худалдаж авчираад л номын тавар дээр тавьчихдаг. Асар олон номнуудыг худалдаж авчихсан учраас аль нь ч гэсэн уншиж чадахгүй. Нээж үжээгүй ном хүртэл байсан. Гэтэл өнөөдөр бол тийм биш. Ном авах юм бол заавал уншиж чая. Уншихгүй юм бол ном ерөөсөө авахгүй байж байгаа. Тэгээ үйлдэл болох хэрэгтэй. За 9-р нь бол бусдын үнэлгээний талаар санааж авахгүй байх. Яа хүмүүс дүн тавьдаг. Чи бол тэнэг гэдэг ч юм уу. Чи мэдлэг боловсралгүй гэдэг ч юм уу. Чи ажил хийж чаддаггүй гэдэг ч юм уу. Чи эсвэл царай муутай гэдэг ч юм уу. Янз бүрийн одоо үнэлгээ хийн. Ер нь бол үнэлгээ хийх дуртай хүмүүсүүд асар олон байна. Тэр ерөөсөө тоосны хэрэг. Тэр бол тэр хүнээ үжимж. Тэр хүн намайг буруу үнэлж юм аа. Зөв үнэлсэн ч тэр надад хамаа байхгүй. Би чамаар дүн тавих болохгүй. Зөвхөн би өөртөө дүн тавь. Тэгэж амьдрэх хүмүүс нь амжилтанд хүрдэг гэж байгаа юм. Тэгээ 10 дугаард нь гомдол үл итгэлжлээ илэрхийлэхгүй байх. За хэн сул. Одоо ингээ харах юм бол ерөөсөө байнга гомдож яадаг. Байнга дургуучж яадаг. Тэгээ бүр ерөөсөө үзэн ядаж яадаг. Энэ бол маш их сөрөг нөлөөтэй. Өөрийгөө хайрладаг хүмүүс бол тийм биш. Ийм байх юм бол хүн хэж амжилт гаргахгүй. Тийм учраас хичнээн их гомдолтой байсан ч дургуучж байсан ч тэргээ илэрхийлэх хэрэг байна. Тэр бол зүгээр л одоо төр зургийн хэрэг. Тэгээд хэрвээ гомдлоод дургуучаад байх юм бол энэ журшил болтох. За залгаад 1-р бүлгийн 3-р зүйл өөрийгөө хайрлах. За 3-р зүйл өөрийгөө яаж хайрлах вэ гэдэг чинь өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэж. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг бол бас өөрийгөө хайрлаж байгаа бас нэгэн одоо илэрхийллийн нэг. За энэ дээр бас 10 зүйл ярьсан байж байгаа. За энэнийх нь 1-р бусдаас хит их зүйл хүлээхгүй байх. За амжилт олж байгаа хүмүүс бол бусдаас хитрхээ их зүйл хүлээдэг байх нь шүү дээ. Энэ хитрхээ их гэдэг нь шүү дээ. Тодорхой хэмжээнд бол хүлээж болох юм шиг байгаа юм. Би өөрийгөө хайрладаг хүн гэдэл бусдаар хайрлуулна гэд хитрхээ хайр хүсээд ч юм уу. Хүлээлт таваад ирэх байх. Тэгэж их өөрөө чинь хайрладаг. Тэгэж их халамжилдаг. Тийм хүн энэ дэлхийд байхгүй. Одоо энд бол бид нар өөрийгөө хайрлах тухай ярьж шít. Хүн болго өөртөө хайрт. Хэнд хайртай гэдэг хамгийн нэгдүгээр өөрийн биедээ хайрт. Тийм учраас өөрийг чинь бас өөрөөсөө илүү хайрладаг хүн гэж энэ дэлхийд байхгүй. Тэгэхээр бусдаас хитрхээ их зүйлийг битгий хүс. Энэ бол саат болно. Амжилт олж чадахгүй. 2-дугаард нь бол хитрхээ их төгс байх хэрэг байхгүй. Хитрхээ их төгс байх юм бол өөрийг их жовоор гэсэн. Өөрийнхөө цагийг барна, энерги барна, мөнгөө барна. Энэ өөрийгөө хайрлаж байгаа биш, өөрийгөө зовоож байна. Тийм учраас 60% юм уу 70% гүйцэтгэх болно. Хамгийн сайндаа 80% гэдэг хэрэггүй. Өөрийн чинь 100% хүчтэй мөрөнд зарцуулаад гүйцэтгсэн зүйлийг бусад хүмүүс үнэхгүй байж магадгүй. 60% байж магадгүй. Гэтэл өөрийн чинь 60% хийж гүйцэтгсэн зүйл бусдын нүдэнд 100% байж магадгүй. Тэгэхээр юм байна шүү дээ. Ер нь ямар ч тохиолдолд тэгж их төгс байх хэрэггүй гэдгийг олон дахин сануулж байгаа. За энэ талаар бас урд нь яраа хийж өнгөрсөн. Тэрийг сонсож байна. Төгс байх хэрэггүй гэж. За 3-дугаард нь өөрийгөө бусдад харьцуулахгүй байх. За хэн нэг чухал. За өнөөдөр бол дэлхийгээр ерөөсөн Иранаас бол Elon Musk-тай холбоотой байна. Тэгэхээр Elon Musk-ыг ээж нь яаж хүмүүжүүлсэн бэ гэх юм бол Маск чи өөрийгөө бусадтай битээ харьцуулаа гэж хэлсэн гэдэг юм. Энэ нар сар хоёрыг харж байгаа үстэй. Нэгэн шингээд алга болтой зэрэг нөгөөх нь гарч ирж байгаа юм. Нар шингүүл сар гарна, сар шингүүл нар гар. Тийм учраас өрсөлдөх хэрэг байхгүй. Өөрөн чи ойлж аавал ирнэ гэж. Маск гэдэг шүү дээ. Ээж нь тэг сургасан. Ингээд Маск өнөдөр дэлхийн хамгийн баян хүн. Бас дэлхийг удирч чинь гэж одоо хэлж болохоор болчиход байна шүү дээ. Өнөөдөр тийм албан тушаал томлогдоод ажиллаж байна. За 4-р дэ. Өөрийн үн цэндээ эргэлж хэрэг байхгүй. За хэн цогл. Маш олон хүмүүсүүд өөрийнхөө үн цэнийн тухай эргэлж идэг. Би мэдлэг боловсралгүй байж магадгүй гэдэг ч юм уу. Би гэр бүлдэн гүйцэтгэх үрэггүй байх гэдэг ч юм уу.
Ер нь ингээд би ерөөсөө юу ч биш гэдэг ч юм уу. Тэгэж эргэлж хэрэг байх. Та бол гэр бүлдээ хамгийн чухал. Та бол энэ ажлын газар хамгийн чухал. Хамгийн үн чантай. Та нийгэмд хамгийн хэрэгтэй хүн. Тийм биш гэхэд би өөрийн биедээ үн чантай. Ингэж үж хэрэгтэй. Өөрийгөө үнэлэх, үн чинийг мэдрэх хамгийн үн чантай зүйл нь юу вэ? Би өөрөө. 5 дугаард нь өөрөө өөрийгөө жовоохгүй байх. Энд чинь өөрийгөө хайрлаж байгаа юм шүү дээ. За бүр өөрийнхөө жовоод шашны урсгал хүртэл байдаг. Жодож яадаг ч юм уу. Элдэн муухай зүйлийг иддэг ч юм уу. Ийм байдлаар өөрийгөө зовоодог шашин болсон. Тэгэхээр энэ бол хэрэг баг. Өөрийгөө жовоох юм бол амжилтанд хүрэхгүй, ажиргалтай амьдрахгүй. Эргэн тойрны хүмүүсүүд энэ нийгэм энэ байгальтгийн хүртэл бид нар хангалттай зовоож штэ. Тийм учраас өөрийгөө хайрлах хэрэгтэй. За 6 дугаард нь бусдад таалагддаг гэж хэтэрхий хичээх хэрэг байхгүй. За энэ чухал. Бусдын хэмжээр амьдраад хэрэг байхгүй. Тэгвэл өөрийн гэсэн зүйл юу ч байхгүй болох нь байна штэ. Өнөөдөр би энэ хүнд таалагддаг гэдэл тэр хүнээ хүссэн үгийг хэлдэг ч юм уу. Тэр хүнээ дуртай хувцас өмсдөг ч юм уу. Ийм байх юм бол би өнөөдөр өөрийнхөө амьдрч чадахгүй байх нь байна штэ. За 7 дугаард нь бол алдаа гаргасан ч гэсэн өөрийгөө буруутгахгүй байх. За нэг л алдаа гаргачих юм бол өөрийгөө буруутгаад тэрнтэй харамсаад гэмшээд ерөөсө насан туршдаа толгоо өндөхгүй болчихдог. За энийг болох хэрэгтэй. Алдаа гаргуул гарлаа шүү дээ. Тэглээгээд яадаг юм. Энэ асуудалд өөрийгөө тэгж буруутгаад байх хэрэг байхгүй. Хүний энэ сэтгэл зүрх гэдэг бол их эмжигж байна. Тэр тусмаа өөрөө алдаа гаргасан үед маш их эмжигддэг юм байна. Тэгэхээр энэ дээр бичснээр бол ерөөсөн амжилттай явж байгаа хүмүүс өөрийгөө хайрладаг хүмүүс бол алдаа гаргасан ч гэсэн өөрийгөө буруутгадаг гэдэг. Энэ нь бол өөрийн чинь зүрхсэлт тустай. Байгалаас болсон гэдэг юм уу? Надаас шалгалахгүй бусад хүчин зүйлс болсон гэдэг юм уу? За 8 дугаард нь бол өөрийн гаргасан шийдвэртээ итгэлтэй байх. За сая бол ярьсан. Юу ярьсан бэ гэдэг хэрэг шийдвэр гаргах аргын талаар бичлэг оруулсан. Тэрийг олон хүмүүс үтсэн байх гэж бодож байна. Өдөрт бол 35 мянган шийдвэр гаргадаг. Тэгээ гаргасан шийдвэр болгондоо итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд л дуусна. Шийдвэр гаргаж чадахгүй. Тэгээ гаргасан шийдвэртээ итгэлгүй байх юм бол хижээш амжилт олохгүй. Тэгээ яаж шийдвэр гаргахгүй гэдгийг тэр бичлэгээс үжээрэй. Тэгээ 9 дугаард нь байна шүү дээ. Юуны туранд өөрийгөө мақтах хэрэгтэй. Өөр хүмүүс мақтахгүй байж магадгүй, үнэлэхгүй байж магадгүй. Харин өөрөө өөрийгөө мақтаж байгаа хэрэгтэй. Тэгжээж амжилтанд хүрнэ. Би бол хүч чадалтай. Би бол гэр бүл нийгэмд жохол өргөгүй ч гэж юм. Би бол ухаантай, би бол гоо үжсэнтэй. Миний хэлсэн, ярьсан, хийсэн бүх зүйл дандаа зөв байдаг гэдэг юм. Ямар ч байсан өөрийгөө мақтаж явах хэрэгтэй. Энэ бол маш том энерги. Оюуны хүнс гэж болно. Зүрхсэтгэлийг чинь тэтг. Аминд бол. Тэгээ 10 дугаард нь өөрийн эрүүл мэндэд өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Эрүүл байхгүй бол өөрийгөө хайрлан тоочдохгүй шүү дээ. Амжилт гарахгүй шүү дээ. Арих уужин тамхи татчихин, чихртэй бүтөөгдгөө идэж гин. Энэ чинь өөрийн чинь эрүүл мэндэд хариуцлагагүй байгагийн жишээ байхгүй юу? Дасгал бодлого хийхгүй байна гэдэг ч юм уу. Стрессийн менежмент хийхгүй байна гэдэг ч юм уу. Энэ чинь өөртөө хариуцлагагүй байна гэсэн. Сая болвол сэтгэл санаандаа хариуцлагатай байх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ дээр бол одоо яхаа эрүүл мэндэд бас хариуцлагатай байх хэрэгтэй. Өөр хүн өөрийн чинь эрүүл мэндэд хариуцлагатай байж чадахгүй. Тийм учраас өөрөө л өөрийнхөө биедээ хариуцлагатай байх хэрэгтэй. За одоо 1-р бүлгийн 4-р зүйл. Энэ дээр бол өөрийнхөө үн цэнд итгэнэ гэдэг ийм сэдвтэй. Ингээд 11 зүйлийг бичсэн байгаа юм. Яаж одоо өөрийнхөө үн цэнд итгэхгүй? За энэних нь 1-р бол шүгэмжлэлийг тайван хүлээж авна гэж. Шүгэмжил бол байж яадаг. Шүгэмжлэх болгол одоо тундөр хүлээж аваад байх юм бол цааш нь амьдрал явахгүй. Энэ бол хэвийн үжигдэл шүгэмжил гэдэг бол. Тийм учраас тэн дээр тайван байсан хэрэг. Авах юм байвал авч. Харин өөрийн чинь дургуугийн хөргөжгээ бол чимээгүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлчих хэрэгтэй. За 2 дугаард нь өөрийн бодолдоо толгуурлаад шийдвэр гаргадаг байх. За энэ чухал. Амжилт олж байгаа хүмүүс бол яах вэ? Бусдын үгээр явдаг. Өөрийнхөө бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Ийм чадвартай. Тийм учраас бид нар хүүхдүүдийг ч гэсэн тэг сурах хэрэгтэй. Бүх асуудал дээр өөрөө шийдвэр гаргадаг байх. Шийдвэр гаргуул сурах. Аав ээж нь хүүхдийнхээ өмнөөс шийдвэр асар их гаргадаг. Энэ болвол тэр хүүхдийг шийдвэр гаргах чадваргүй болгож байгаа. Өдөрт 35 мянган шийдвэр гаргалт байдаг. Тэр болгон дээр бусдаас асуугаад бусдын шийдвэрийг дагах юм бол тэр одоо юу болох вэ? За 3 дугаард нь бол магтаалын чин сэтгэлээс хүлээж авах. За хэн их чухал. Хүмүүс өөрөө чинь магтахтай жирэг хүлээж авдаг. Чи бити тэнэгтэй дэ гэдэг ч юм уу. Бити мангатаа дэ гэдэг ч юм уу. Тэгэж ярддаг. Тэгэхээр тийм биш. Өөрөө чинь үжилтэнтэй сайхан гэх юм бол үнэхээр би үжилтэнтэй сайхан байна гэд чин сэтгэлээс хүлээж авах хэрэгтэй. Тэгжээ тэр магтаалын нөлөөлөл нь бий болно. Тэр үйлчлэлтэй байх нь байна шүү дээ. Өөрөөр чинь бахархаж гин. Ухаантай сэргэлэн юм аа гэж хэлэх юм бол тэр хүн үннээсээ хэлсэн ч болго эсвэл хотлоо магтсан ч болго. Энийг би өөрөө бол харин
чин сэтгэлээс хүлээж авна. Би үнэхээр ухаантай юм байна. Би үнэхээр хүч чадалтай юм байна. Би үнэхээр гайхамшигтай юм байна. Тэр рүүгээр яах вэ? Энэ бол бидний нөлөөлөд яг тэр магтажсантай адилхан тийм болгож өөрчлөлт. Гол нь энэ чин сэтгэлээс хүлээж авах хэрэгтэй. Үнэхээр би үжилсэнтэй сайхан. Үнэхээр би эрч хүчтэй. Үнэхээр би гайхамшигтай. Тэгэж хүлээж авч чадхад юм бол яг тэр хэлсэн ёроолоор нь ёроол оршихоо гэж ярьдаг шүү дээ. Тэр ёроол оршин гэсэн. Амнаа бэлгээс аштын бэлэг бол. Юм өгжихтэй адилхан байхгүй юу? Хүн өөр чинь мөнгө өгөөд байна. Авах хэрэгтэй шүү дээ. Амьдрал хэрэгтэй. Махтаад бас өгөөд байгаа байхгүй юу өөр чинь? Тэрийг бас авч сурах хэрэгтэй. Махтаалыг чин сэтгэлээр хүлээж авч сурахгүй юм бол өөр чинь мөнгө өгсөн чинь тэр хүлээж авахгүй гатаа авь адилхан жийл. За дөрөвдүгээрд нь бол бусдыг өөрчлөлт гэж хичээхгүй байх. За энэ их чухал. За энэ бол Адлерийн сэтгэл судлал дээр гарч ирдэг гол ойлголтын нэг нь байгаа юм. Бид нар бол өөрийгөө өөрчилж чадхаас биш өөр хүмүүсийг өөрчилж чадахгүй. Тийм учраас өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Өөрийнхөө эхнэрийг өөрчлөх гэж оролдог, өөрийнхөө нөхрийг өөрчлөх гэж оролдог, өөрийнхөө үр хүүхэд ээж аавыг эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөх гэж оролддог хүмүүс байдаг. Тэр бол ерөөсөө ямар ч үр дүн байхгүй. Хинч хежээж өөрчлөгдөхгүй. Хамгийн сайн өөрийгөө өөрчлөх юм. Тийм учраас өөрийгөө ч бол тухай, өрөөл бусдыг ч бол тухай байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Ийм хүмүүс нь амжилтанд хүрдэг байх нь. За 5 дугаард нь өөрийн бодол, үжил баримтлал хөндлөх гэж байгаа юм. Сая бол өөрийн үжил бодолтой байх хэрэгтэй гэсэн. Тэрнийхэн дагуу шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн. Тэгээ энэ гаргасан энэ шийдвэр өөрийн бодол, үжил баримтлал хөндлөх хэрэгтэй. Тэгжээс сая амжилтанд хүрнэ. Өөр хүн хөндлөхгүй байж магадгүй. Өөр хүн тоомсорлохгүй байж магадгүй. Хүн зөвхөн өөрийнхөө тухайд боддог гэдэг байгаа шүү дээ. Өөрийн чинь асуудлыг ялас мартчихна. Тийм учраас өөрийнхөө үжил бодлыг хөндлөж иж тэрнийхэн дагуу амьдарч ижил хүн ад жаргал хүрнэ. Өөрийн чинь үжил баримтлал маш чухал. Энэ ерөөсөө хижээж мартаж болохгүй. Өөрийн чинь бодож олсон зүйл нээлт байж магадгүй. Өөрийн чинь үжил баримтлал энэ улс орныг, энэ дэлхийн ертөнцийг өөрчил болж шүү. Тэрийг хөндлөх хэрэгтэй. Тэрнийхэн дагуу явах хэрэгтэй. 6 дугаард нь өөрөө хийж чадах зүйлийг өөрөө хийх хэрэгтэй. Хэн цогт дандаа бусдаар юм хийлгээд байх юм бол өөрөө хамгийн сүүлд юу ч сурахгүй гэсэн үг байхгүй юу? Мэдээж хийгээ сурчсан. Эсвэл надад хийх зав байхгүй. Ийм зүйлүүд бусдаар хийлгэе ном жохолууд дээр санаал болгож байгаа. Тэрнээс бусад тохиолдолдоор бүх юмыг өөрөө хийх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүсүүд бүгд өөрийнхөө гараар энэ амьдралыг бүтээсэн байдаг. За 7 дугаард бол шаардлагагүй өрсөлдөөнөөс жайлсах хэрэгтэй. Өрсөлдөөн бол маш чухал. Амьдралын үндсэн хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм байна. Өрсөлдөөний дунд амьдрал ховсож, хөгжиж, өөрчлөгдөж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг бол маш чухал. Гэсэн ч гэсэн шаардлагагүй өрсөлдөөнөөс байдаг. Тийм зүйл бас жайлсах хэрэгтэй. За 8 дугаард нь өөрийгөө тэргүүнд тавьж байгаа юм л да. За энэ их чухал. Өөрийгөө хайрлах тухай ярьдаг шүү дээ. Өөрийгөө хайрлах тухай ярьж байгаа учраас өөрөө нэгдүгээр байх хэрэгтэй. Тэгжиж энэ хүмүүс амжилтанд хүрч байгаа юм л да. Жишээлх юм бол Америк нэгдүгээр гэсэн уриа тавьчихад байна шүү дээ. Тэгэхгүй бол болохгүй гэдгийг ойлгоцсон байна. Улс орон хүртэл тийм байна. Өөрийнхөө эрх ашиг нэгдүгээр тавина. Тэр шиг хүн ч гэсэн ялгаа байхгүй. Өөрийнхөө эрх ашиг нэгдүгээр тавина. Ийм хүмүүс амжилтанд хүрж байгаа. Хэрвээ өөрийнхөө эрх ашиг нэгдүгээр тавьж чадахгүй бусад хүмүүсд найр тавиад байх юм бол юу болох вэ? Тэр хүмүүс ад жаргалтай амьдрах болно. Тэр хүмүүс амжилтанд хүрэх нь вэ шүү дээ. Кичнээ одоо ингээд сонсоход амь хаваан боцсон үжил юм шиг байгаа ч гэсэн ерөөсөө биологийн амьтны төрөлх мөн чанар нь тийм байгаа шүү дээ. Мэдээж энэ нь ултай жирэг хамтарч жиргсэж орших тэр тэнцвэрийг алдагдуулахгүй нөхцөлд өөрийнхөө эрх ашиг нэгдүгээр тав. За ингээд 9 дугаар зүйл нь болвол за мөн энэ ойлголтыг үргэлжлэлийн байгаа юм. Бусдыг хэд өргөмжлөхгүй байх. Бусдыг хэтэрхийх өргөмжлөх юм бол бусдын эрх ашиг нэгдүгээр тавьчихсан юм бол болно шүү дээ. Жишээлх юм бол би энэ хүний махтаад л өргөмжлөд энэ хүн ерөнхийлөгч байх хүн юм аа гэд энэ хүнээ нэрээ дэвшүүлчих юм бол яах вэ? Би өөрөө ерөнхийлөгч болж чадахгүй байх нь байна шүү дээ. Ангийн дарга томсон ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Өөр хүүхдийг өргөмжлөд энэ л ангийн дарга байх ёстой гэд ангийн дарга болгочих юм бол би ангийн дарга болж чадахгүй. Тийм учраас махтаал бол байж болно. Гэтэл хэтэрхээ их өргөмжилж болохгүй байх юм. За 10 дугаард өөрийнхөө оршиход үн чин байна гэдгийг итгэх юм. Би өнөөдөр оршиж байна гэдэг бол маш их үн чантай зүйл. Би бусад хүмүүст ямар нэгэн гайхамшигтай өөрөг гүйцэтгэж өгөхгүй ч гэсэн би оршиж ажил та нарын сайн сайхныг олж харж байгаа шүү дээ. Өнөөдөр энэ гайхамшигтай сайхан байгаад ертөнц. Өнөөдрийн хүн төрөлхтөнд энэ хөгжид төвшил. Энийг би оршиж ажил би олж харж шүү дээ. Тийм учраас миний оршиж байна гэдэг бол маш их гайхамшигтай. Би 70 урсан ч 80 урсан ч 100 урсан ч
Өвчин жавланд баригдсан ч би амьдарч байна, би оршиж байна гэдэг бол үн цэнтэй зүйл. Би оршихоон болчихвол яг уу амьдрал хүн төрлөختөн байгаад ирдэг. Энэ ч алга болчих. Ямар ч утгагүй зүйл болж байна. Би оршихгүй учраас та нарын оршиж байгааг ч мэдэхгүй. Тийм учраас миний өнөөдөр оршиж байна гэдэг бол асар гайхамшигтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэгээд 11-т нь өөрийнхөө бүх алдаагаа уучлах хэрэгтэй. Бүх алдаагаа уучлж өгшөх хэрэгтэй. Энэ бол өөрийгөө хайрлахын дэд тэгээд амжилтанд хүрэх хамгийн чухал хүчин зүйлийн нэг. За одоо жалгаад 1-р бүлгийн хамаг суулын хэсэг 5-р зүйл. Өөрийн амьдралаар амьдрах гэдэг ийм сэдвтэй. Тэгэхээр өөрийгөө хайрлана гэдэг бол өөрийнхөө амьдралаар амьдрна. Өөрийнхөө амьдралаар амьдрснараа амжилтанд хүрнэ гэсэн үг. За энэних нь 1-р зүйл. Бүхэн үйл явдлын сайн талыг олж харах. За энэ чухал. Бид нар бол дийлэн хүмүүс яадаг гэдэг зэрэг бүхэн үйл явдлуудын муу талыг олж харж идэг. За энэ бол маш буруу сэтгэх арга. Юм нь заавал сайн сайхан зүйл байх хэвээр. Тэрийг олж харах юм бол амьдрал илүү аж аргалтай, амжилттай болно. Жишээлх юм бол маш мөргөлдөөд их таархан зүйл болсон. Энэ бол маш таархан гэж хүлээж авах юм бол энэ таархан зүйл. Гэтэл машин мөргөлдсөнсөн болоод даатгалаас мөнгө төлсөн. Тэр мөнгөөр мөлтөж шинэ машин худалдаад авчиж байгаа юм. Гэхдээ энэ чинь юу юм? Сайн зүйл шүү дээ. Заавал одоо нэг зүйлд заавал нэг сайн тал байдаг. Тэрийг амжилттай амьдрэх хүмүүс бол олж харж чаддаг байх нь. За бусдын талаар муу сэтгэлээ хурдан мартах. 2-р. Мэдээж өөртөө чинь харьцаж байгаа хүмүүс бол дандаа сайхан сэтгэлээр харилцахгүй байгаа. Тийм учраас ууралдаг, бохомддог, дургуучдаг явдлууд олон байна. Гэвч энийг хөлтөж мартаж чадах хэрэгтэй. Энэ бид нарын уурдахнаа бас нэг хамгийн гайхамшигтай чадвар нь юу вэ гэх юм бол мартах явдал. Муу мохой зүйлийг мартаж чаддаг. Тэр нь гайхамшиг. Мартах хэрэгтэй. За 3-р нь бол асуудлын шалтгаан өөрөөс хамаардаг гэдгийг хүлээн зөвшөөрөх. За энэ их чухал. Амжилт олж байгаа хүмүүс бол тэг чаддаг байх нь шүү дээ. Ямар нэгэн одоо маргаан, ямар нэгэн асуудал үүсгэх. Энэ шалтгаан би өөрөө байж магадгүй. Дийлэгдэх хоолол. Тэгэж ойлгож чадах юм бол энэ асуудал амархан шийдэх. Буруу хэлээвэл буруу хэлээч. Эннээс гарах ямар нэгэн ухаал гарах байвал тэрийг санал болгож. Өөрөөс болсон гэж үжээд идэвхтэй шийдэх арга хайх юм бол энэ шийдвэрлэх болж чадтай. Асуудлын шалтгаан надаас боллоо гэд шийдэл хайх юм бол хялуурхан шийдэгдэж болно. Гэтэл тэгдэггүй хүмүүс олон байгаа юм. Дандаа бусдаас, дандаа гадаад хүчин зүйлээс шалтгааныг хайдаг. Миний нэг найз тийм байсан. Энэ асуудал ерөөсөө өөрөөс нь боллоо гэдгийг ерөөсөө хижээж ойлгож байгаа юм. Одоо ч гэсэн хөврөн байгаа. 4-р нь өөрийн хүснээр амьдрна. 5-р нь бол өөрөө өөртөө л найдна. Өөр хүнд найдаад өсөд ирэх байхгүй. 6-р нь бол өөрийн бодлон бүхэлд нь хүлээн зөвшөөрнө. 7-р нь бол бусдад шүүмжлэхгүй байна. Энэ бол хамгийн адгийн зан өөрөө чинь эвдэх үйл. 8-р нь өөрийнхөө амьдралд тохиолдсон бүх зүйлд хариуцлага. Хариуцлагыг өөр хүнээс яагаад хэрэггүй. 9-р нь бусдын хариу үйлдэл гэтэрхээ их санааж аваад байх хэрэг байна. Энийг бид нар өөрчилж чадахгүй гэж хэлсэн байна. Бусад хүмүүс миний талаар юу гэж бодох, надтай хэрхэн харилж. Энэ ч гэсэн ялгаа байхгүй мартагдана. Бас миний амьдралыг нөлөөлөхгүй. Тийм учраас ийм зүйл гэтэрхээ их санааж аваад хэрэггүй. Нийгмийн сүлжээний орчинд сөрөг мэдээлэлүүд гараад ирэхдээ зэрэг хэтэрхээ их хэмжих хүлээж авдаг хүмүүсүүд байж байгаа. Тэр ерөөсөн тоох хэрэггүй. Тэр тэгээд л гялс мартагдана. 10-р нь бол өөрийн хүссэн амьдралаар амьдрах. За энэ нь юу вэ гэхтэй зэрэг өөрөө зоригтой, төлөвлөгөөтэй. Тэрнийхэн дагуу л одоо амьдрж яхад энэ амьдрал сайхан болно. Энэ бол өөрийгөө хайрлахын хамгийн дээд хэлбэр. Ийм хүмүүс амжилтанд хүрч байна. За энэ ном бол ийм байдлаар өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Тэгээд амжилттай сэтгэл хангалуун амьдрахад туслах. За ийм сэтгэлгээ дадал журчлуудын талаар ярьж байгаа. За энэ бол 1-р бүлэг. За одоо 2-р бүлэг. 1-р бүлэг нь бол өөрийгөө хайрлах тухай. Саяын энд ярьсан 50 зүйл бол өөрийгөө хайрлах тухай. Ингэж өөрийгөө хайрлж чадах юм бол амжилтанд хүрнэ. Одоо жалгаад 50 зүйлийг хэлнэ. За энэ нь бол илүү их амжилтанд хүрэхийн төлөө илүү сайн сэтгэх аргууд. Бид нарын одоо хүртэл асуудалд хандаж байгаа хандлага сэтгэх аргуудад асуудал байгаа. Тэгэхээр илүү сайн сэтгэхийн төлөө амжилтанд хүрэхийн төлөө энд 50 зүйл хэлсэн байж байгаа. За ингээд 2-р бүлгийнх нь 1-р асуудал нь хандлагаа өөрчил. За хандлагаа өөрчлөхөд бас 10 зүйл байж байгаа. За энэнийх нь 1-р. Өөрийгөө үн цэнтэй хүн гэж бодох. Ийм хандлагатай. Хэрвээ өөрийгөө үн цэнгүй гэж үзэх юм бол амжилтын тухай цаашаа яриад хэрэг байхгүй. Яагаад үн цэнтэй гэдгийг сая 1-р бүлэг дээр ахантайгаа хэлсэн. За 2-дугаарт нь талархал сайхан үгээ шууд хэлдэг. Үг хайрлаад хэрэг байхгүй. Амжилт олж байгаа хүмүүс бол ийм байдаг. Талархал сэтгэлгээтэй.
Зөвхөн сэтгэлгээ байгаад дуусахгүй шууд хэлж идэг. Хижээж талархдаггүй, хижээж хүнд сайхан үг хэлдэггүй тийм хүмүүс бол амжилтанд хүрдэггүй. Амьдрал нь ч гэсэн аж жаргалтай байж чаддаг. 3 дугаард нь өнөөдөр аж жаргалтай байна гэдэг ухамсарлах. Аж жаргал гэдэг бол ирээдүйд байдаг биш. Өнгөрсөнд байсан ч биш. Яг одоо байж байгаа. Энийг харж мэдэрч чадахгүй юм бол хүн хижээж аж жаргалтай болж чадахгүй. Өнөөдөр би ингээс хаврын дулаахан өдөр цонхно нарны гэрэл суугаад энд ингээд уншсан ном өөрийнхөө үжил бодлыг та бүхэнтэйг ярьж байгаа. Энэ бол надад асар их жаргалтай байж байгаа шүү дээ. Эндээс би таашаал авч байна. Ийм байдлаар өөрийнхөө амьдралаас таашаал авсрах. Энэ чухал. Сая нэг аяг кофе аяглаад байгаа ч. Гэхдээ энэ шиг жаргалтай амьдрал байхгүй шүү дээ. 4 дугаард нь бодит бос хүлээлт үүсэхгүй баг. Хитрхээ их бодтой биш зүйлийг өсөж хүлээгээд хэрэггүй гэсэн. 5 дугаард нь өөрийгөө хитрхээ их төвөөлөгдөг хүмүүсээс хол бай. Энэ бас их чухал. Өөрөөр нь төв болгосон. За ийм хүмүүс бол бас өөрийн чинь амьдрал дайсан болно. За 6 дугаард нь бол бусдад хитрхээ их таалагдах гэж оролдох боль гэж байгаа. Сайн бол гэж оролдоод хэрэггүй. Тэгхийн бол чи өөрийгөө үнэлсэнтэй адилхан байхгүй. Бие үнэлжтэй адилхан. Миний үжил бодол, миний амьдрал би яагаад заавал чам таалагдах хэвээр. Би яагаад заавал сайн байх хэвээр. Би хэрвээ өөрийнхөө үжил бодолтой үнэнч энийг зөв гэж бодож байгаа юм бол би өөрийнхөө л баймаар. За 7 дугаард нь үгүй гэж хэлэх шаардлагатай үед үгүй гэж хэлж татгалзаж байх хэрэгтэй. Нөө гэж хэл сурах хэрэгтэй. За энэ талаар бол тусгай яриа хийсэн. Үгүй гэж хэлж чадахгүйгасаа болоод асар их хохирдог шүү. Тийм учраас тийм дасгал сургууль ус их хэрэгтэй. За 8 дугаард нь бүхэн мэдээлэлд шууд итгэх хэрэггүй. Мэдээллүүд бол бид нарыг хуурж яах гэдгийг тодорхой болчихлоо шүү дээ. Тийм учраас мэдээлэлд хуурахгүй байх хэрэгтэй. Хамгийн одоо итгэл найдвартай гэж үжигдчихсэн ардчилсан орнуудын хэвлэл мэдээллүүд. За энэ бол худал хуурмаг байсан юм байна. Чаана бол мөнгөнөө санхүүжилттэй байсан юм байна гэдэг одоо сүүлийн өдрүүдэд ил болж шүү дээ. За энэ нь бол зэрэг USAID гэдэг байгууллага BBC-ийг санхүүжүүлдэг. BBC-тэй гэрээ хийсэн бусад улс орны хэвлэл мэдээллийнх нь яг тэд нарын унших хэвээр мэдээлэх хэвээр гэсэн зүйлийг мэдээлдэг байсан. Тарих угаалга хийжсэн байна гэдэг нь одоо тодорхой болж байгаа юм. Америкийн шинэ засгийн газар бий болсноор. Өөрөөр хэлэх юм бол тэр 70 улс төр тэд нарын хийжсэн тарих угааж исэн энэ бужир мохож билүүд ил болж байгаа. 9 дугаард нь юмыг сайн болоод муу гэж хатуу дүгнэхгүй байх. За энэ их чухал. Юмд бол ерөөсөө сайн муу гэж байхгүй. Гэтэл сая бол одоо Америкийн ерөнхийлөгч тэг дүгнжсэн шүү дээ. Энэ бол алуурчин, энэ бол гэмт хэрэгтэн гэж. Гэтэл өнөөдөр тэр оронгороо өртөгчд байна шүү дээ. Харин ч нөгөө талын хүнийг өнөөдөр сонгуулгүй төр барьсан дарангуйлагч гэж одоо Америкийн ерөнхийлөгч зарлж байна. Энийн шиг юм байна шүү дээ. Айлчид талд нь айлчих хүнд сайн муу гэж байхгүй. Тэгэд туйширж хүнд дүгнэлт хийж болохгүй. Сая 8 дугаард хэлсэнтэй адилхан энэ мэдээлэлд хуурдаж болохгүй. Харин өөрийнхөө үжил бодлоор бодтойгоор тунгаагаад дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд 10 дугаард нь яхах хэрэгтэй хэрэг эрх хандлагатай байх хэрэгтэй. Бүх юмыг сайн сайхан болно гэж. Сая бол одоо байлдах хэвээр, алалдах хэвээр, тулалдах хэвээр гэсэн ийм зүйлийн сүүлийн 3 жил ярлаа, хийлээ, ухаагуулаа, сурталчиллаа. Тэрнээ төлөө маш олон хүмүүсүүд амнасаа аллаа. Хийсэн бүтээсэн юм алга боллоо. Үлдэж хочирсон хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь өнчрөл, айдас, үчин ядалт. Ийм зүйл болж байгаа. Ярах хэвээр, эвлэрэх хэвээр, хамтрах хэвээр, сайн сайхны төлөө хүчин зүтгэл гарах хэвээр. Зөвхөн ховын амьдрал биш, олон улсын харилцаанд ч гэсэн энэ эрх хандлагатай байх хэрэгтэй. Энэ талаар бид нар олон ярьж байгаа. За 2 дугаар бүлгийн 2 дугаар зүйлнэ. За энэ бас их чухал. Өөрийгөө болоод бусадтай нүүр тулах. Өөртөө болоод бусадтай нүүр тулж чадахгүй байгаа. Тэрнээсээ болоод амжилт олж чадахгүй. За яаж одоо тулах вэ гэдэг 10 жил хийсэн байгаа. Нэгдүгээрд нь болтой зэрэг өөрийнхөө давуу талыг олж харах хэрэгтэй. Ямар ч хүнд нэг сайн давуу тал байна. Тэрийг олж хар. За 2 дугаард нь өнгөрсөнд биш. Яг одоо жагтаа анхаарлаа төвлөрөх. Өнгөрсөнд юу ч болж исэн байж магадгүй. Гэтэл тэр бол өнгөрчихсөн. Яг одоо болж байгаа энэ үйл явдалтай анхаарлаа төвлөрөх юм бол хэн ч гэсэн амжилтанд хүрэх. Яг одоо тоглож байсан ч тоглосон шиг тоглож. Ажил хийж байгаа юм бол тэрэндээ хариуцлагатай ажилласан шиг ажиллаж. Амарч байгаа юм бол хангалттай сайхан амарч. Яг одоо байгаа зүйлдээ л анхаарал төвлөрөх. За 3 дугаард нь бусадтай танилцахтай баяр баясгалантай байх. Өөдрөг байх. Бусдаас айгаа дутаагаа жухтаад байх хэрэггүй. Хүн хүнтэйгээ уулзна гэдэг бол тэрэн шиг сайхан юм байхгүй. Эний сайн сайхан зүйлээс нь хүлээж авах. Тийм уур амьсгалыг бүрэлдүүлэх. Тэгжээж л амжилт олно. Бусдаас айгаа жухтаад нүүр хуруулаад яваад байх юм бол хижээж амжилтанд хүрэхгүй. За 4 дугаарт нь өөрийн онцлогийг хүлээн зөвшөөрнө.
хүн болгонд өөрийн гэсэн бас онцлог байдаг. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бол давуу талынхаа эсрэг. Чарай ажус, бэйг галбар гэдэг ч юм уу, жан араншин гэдэг ч юм уу, жожиг журүүд гэдэг ч юм уу. Гол нь тэрийг олж хараад тэрийг хүлээн зөвшөөрөөд тэрнтэйг эвлэрээд амьдрах. Тэгээд тэн дотроос аж жаргал, сайн сайхныг мэдрэх. Энэ их чухал. 5 дугаард нь бол ийм таагүй хүмүүс байдаг. Тэд нартай бол ухаалгаар харилцах хэрэгтэй. Хичнээн одоо таагүй өөрийн чинь дургуйчдыг хүргэдэг ч гэсэн тэд нартай харилцахгүй байж болохгүй. Тийм учраас яах вэ? Ухаалгаар харилцах хэрэгтэй. Энэ бол их өвгөр нөхөр юм учраас эвтэйг харилцна гэдэг ийм бодолтой байх хэрэгтэй. 6 дугаард нь эргэлзээтэй зүйлийг зөрөгтэй асуу гэж байна. Өөрөө ойлгохгүй мөртлөө ойлгосон шиг байдаг ч юм уу? Ийм байх юм бол бас амжилтанд хүрэхгүй. Ийм учраас асуултсан асуус орж явах хэрэгтэй. Тэгээ эргэлжээгээ тайлах хэрэгтэй. Энэ юу гэхтэй зэрэг үл ойлголцол бий болно. Тэр тусмаа одоо хамтран ажиллахсад найд нөхдүүдийн хооронд ийм асуудал үүсдэг. Хэрвээ эргэлжээд байгаа итгэхгүй байгаа юм бол асуу. Дийлэнх тохиолдолд бол тэр өөрөө ч өөрөөсөө л бодол байдаг. Үнэн хэрэгдэн тийм асуудал оршдгүй. Тийм байдгүй. Тийм учраас асуугаад ойлгуулчих хэрэгтэй. За 7 дугаард нь сайн хүмүүстэй хамтарч ажиллах. Эерэг харилцаанд төвлөрөх. Энэ чухал. Сайн хүмүүс сайн хамтран ажиллахсад бол алт шиг үнэтэй. За ингээд 8 дугаард нь яах вэ? Өөртөө тохирсон найз нөхдөд зөв сонго. Өөрөөр хэлэх юм бол өөрт чинь тохирохгүй ийм хүмүүсээс бол хол байх. Тийм хүмүүстэй найз нөхөрлөхгүй. Чевэрлэх хэрэгтэй. Гүйх нохоонд гүйхгүй нохоо саат болно. Өөрийн чинь цагийг, өөрийн чинь мөнгийг, өөрийн чинь энергийг, өөрийн чинь сэтгэл санаагийг үрж байгаа, хулгайлж байгаа, дайсан болж байгаа тийм хүмүүсээс хол байх хэрэгтэй. Найз нөхдөд сонгохдоо шаардлага өндөр байх. Энэ бас их чухал. Тэгжээж амжилтанд хүрэх. За 2 дугаар булгийн 3 дугаар зүйл. Өөрийн талаарх бодлоо эерэг болгох гэж. Өөрийгөө эргээр бодох болно. За энэ бол амжилтын үндсийн үндэс. За энэний төлөө 1-р өөрийн сэтгэлгэн хэв маягаа өөрчлөх. Асуудлыг буруу талаас нь сэтгэж магадгүй. Ийм учраас асуудлыг олон талаас нь сэтгэж сурах. Арай өөр өнчгөөс авчиж. Хитрхээ явчуу ч юм уу, хитрхээ өрөөсгөл ч юм уу асуудалд хандж магадгүй. Тэгээ 2 дугаард нь устай зэрэг эерэг үжил бодолтой болох. Тэгжээж амьдрал эерэг сайн сайхан бол. За энийг бол далд хомсрын яраа илтгэлүүд дээр бол олон удаа яаж өнгөрсөн. 3 дугаард нь өөрийгөө хөндлөх сэтгэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шинэ мэдлэг мэдээлэл сурж гинэ, боловсрж гинэ, өөрийн бие махбод булчингийг хөгжүүлж гинэ гэдэгтэй адилхан өөрийгөө хөндлөх сэтгэлгээг бас нэмэгдүүлж их хэрэгтэй. Би бол маш чухал. Би улам илүү хүчтэй болж байна. Би улам илүү гэр бүлдээ нийгэм хамт олонныхоо дунд чухал байр суурьтай болж гинэ гэдэг ч юм уу. Ийм байдлаар өөрийгөө хөндлөх сэтгэлгээгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. 4-р нь бусдын доромжлолд ач холбогдол өгöd байх хэрэг байхгүй. За энэ хэвийн үжигдэл. Тэгээд 5 дугаард нь өөр соёл боломжлолыг бас сонирхдаг байх. Хитрхээ одоо явчуур амьдраад байх юм бол амьдрал бас утга байхгүй. Хөгжин, дэвшин гэж байхгүй. Ийм учраас бусад олон төрлийн соёл уламжлал, мэдлэг ухаан байдаг. Энэнд суралцах нь бас амжилт олох юм бас нэг нууч. За 6 дугаард нь бол өөрийнхөө дотор амар амгалангийг олж авна гэж. Магадгүй өөрийн орчин тойронд амар амгалан байдал байхгүй байж магадгүй. Тэгэх юм бол адгалаад өөрийнхөө сэтгэл зүрхэн дотор ч гэсэн амар амгалан байж сурах хэрэгтэй. За энэний төлөө бясалгал хийдэг ч юм уу. За хамгийн сайн болтой жир өөрөө чагж авгарах. Байгааж угаалдах ч юм уу. Одоо энэ хаврын хүйтэн өдрүүдэд сайхан нарны гэрэлд ганц хаяг кофе уугаа суудах ч юм уу. Ийм байдлаар амар амгалан гэдэг зүйлийг өөртөө бий болгож сурах хэрэгтэй байгаа юм. Ямар үед өөрөө хамгийн их тайвширдаггүй амар амгалан байдаг. За тийм орчинд бүрддэг гэсэн үг. За 7 дугаард нь урт хугацааны ажирлага. За хэн чухал? Тэгжээж одоо амжилт олно. Тэгжээж амьдрал илүү утга учиртай болно. 3 жилийн дараа яах вэ? 5 жилийн дараа яах вэ? 10 жилийн дараа яах вэ? Өнөөдрийн болж байгаа үйл явдлууд бол зөвхөн нүдэн өмнө болж байгаа түр жуурын зүйл. Гэтэл энэ бол өөрийн чинь алсын харалт. Өөрийн чинь жорж байгаа том жорлого, хүсэл мөрөөдөл чинь бол саарт болохгүй. Ингээд 8 дугаард нь бол ажилдаа төвлөрөөд ажлаа дур сонирхолтой хийх. Хамгийн гол нь ямар ажил хийж байсан тэрэнд анхаарал тулгарч чаддаг. Энэ бол амжилт болж байгаа хүмүүсийн бүр нийтлэг бий. Ямар ажил хийсэн ч гэсэн тэрэнд анхаарлаа 100% төвлөрүүлж чаддаг. Тэгээд сонирхолтойгоор хийж чаддаг. 9-дүгээрд нь бол өөртөө ээлдэг, уучлах сэтгэлтэй байна. Өөртөө ээлдэг байхгүй бол өөр хүн бос өөртөө ээлдэг байна. Өглөө хитрхээр тусдаг, орой шүн дунд туртал суудаг, хоол ундахгүй, байлгадах ч юм уу. Ийм байдлаар өөрийгөө харьцлаад байж болохгүй. Материалдық зүйлийн хувьд сэтгэл санааны хувьд ч гэсэн өөртөө ээлдэг, уучлах сэтгэлтэй байх. За дараа нь бол энэ өөрийнхөө
буруу итгэл үнэмшлээс салах. Ингэж буруу итгэл үнэмшилтэй хүмүүс бас асар олон байдаг. Хүн нэчнээ их сайн хүнч болдог. Тэр итгэл үнэмшил нь угаасаа буруучсан. Тэгэхээр энэс яаж гарах вэ? Суралцах хэрэгтэй. Мэдлэгийн хомсолтой байх гэсэн үг. Ном сайн унших хэрэгтэй. Тэгхийн болвол энэ буруу итгэл үнэмшлээс салах болж чадтай. Миний хувьд ч гэсэн одоо буруу итгэл үнэмшилтэй зүйлүүд асар олон байсан. Гэсэн ч гэсэн энэ олон ном уншихын хэрээр буруу итгэл үнэмшлээс мултарч гарч чадаж байгаа юм. За хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйл нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. За энэних нь нэгдүгээрд бол өөрийгөө муу хүн гэж ерөөсөө хижээж бодож болохгүй. Энэ дэлхий дээр муу хүн гэж байхгүй. Зөвхөн ойлгохгүй. Тэр тусмаа би ер нь хижээж муу хүн биш. Наад шиг сайн хүн хаанч хижээж байхгүй. Ийм итгэл үнэмшилтэй амьдрах хэрэгтэй. Ийм хүмүүс нь амжилтанд хүрч байгаа юм. Амьдрал нь аж аргалтай байж байгаа юм. Бусад хүмүүсүүд юу гэж үнэлэх нь хамаа байхгүй. Би зөвхөн өөрийгөө муу хүн гэж бодохгүй байхад л хангалттай. За хоёрдугаард нь бусдыг хөндлөх хэрэгтэй. Ичнээ их өөрийгөө хайрлаж байгаа ч гэсэн бусдыг хөндлөж сурах. Тэгжээж бусад хүмүүс бужгаад мэ хөндлөн. Тэгээд өөрийнхөө уур бухимдлаа бас ухамсарлаа. Өөрийнхөө уур бухимдлыг ухамсарлаад контрол хийж чадахгүй бол бас амжилтанд хүрч чадахгүй. Тэгээд өөрийгөө хойхрохч мэтэр бодоод хэрэггүй. Тэгхийн бол бас амьдралаа өөрчлөгдөхгүй. Өөдлөхгүй. Насан туршдаа одоо ингээд хохирогч болчихлоо гэд шүүхээр яваад жаргаж ааллага хийгээд явж байгаа хүмүүсүүд байдаг. Тийм хүмүүсийн амьдрал нэг их одоо сайжирсан өөдөлсөн байдал харагддаггүй. Ингээд 5 дугаард нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөх. Тэгээд 6 дугаард нь өөрийн алдаанд хариуцлах хүлээн. Алдаа гаргасан бол хариуцлах хэрэгтэй. Буруу хөл идэх ч юм уу, засаж жалруулах ч юм уу, тэрнээсээ суралцдаг ч юм уу. Тэгээд 7 дугаард нь өөрийгөө аж аргалтай болгохын тулд ажиллах хэрэгтэй. Үйлдэл хийхгүйгээр ерөөсөө хинч аж аргалтай болохгүй. Энэ аж аргал гэдгийг бол өөрийнхөө хоёр гараар бүтэн. За 8 дугаард нь амьдралын шудраг бус гэж бодохгүй байх. Энэ их чухал. Энэ шудраг биш байна гэд насан турш бохомдол тоочоод явж байгаа хүмүүс байж байгаа юм. Бид нар агаар амьсгаж байна. Бид нар ус ууж. Бүхүү хүмүүсд шудраг байна шүү дээ. Байгаль дэлхий бид нарыг шудраг байлгаж байгаа. Халуун байна, хүйтэн байна. Шудраг. Хэн нэг хүний илүү халааж байна. Хэн нэг хүнд илүү агаар өгж байгаа. Хэн нэг хүнд илүү сүйдэр тусгаж байна. Тийм юм байхгүй. Тэрэн шиг энэ нийгмийн амьдрал хүмүүсийн хоорондох харилцаа гэсэн шудраг байна. Яагаад шудраг биш шиг санагдаж байна вэ гэдэг зэрэг бид нарын хичээл зүтгэл, бид нарын сэтгэх гаргаас бас их хамааралтай байж байгаа. За 9 дугаард нь бүхүү хүмүүсд таалагдах. Зарим хүмүүсд таалдахгүй байсан ч гэсэн нэг их санаад яваад хэрэггүй гэсэн. Тийм шаардлага байхгүй. За энийг бол 1-р бүлгээс хэлсэн. За өнөөдрийн ярих сэдвийн төгсгөлийн хэсэг 2-р бүлгийн 5-р зүйл. За 5-р зүйлд нь юу ярьсан бэ гэвэл өөрийнхөө гараар амьдралаа бүт. Өөрийгөө хайрлах тухай ярьлаа. Сэтгэх аргын талаар ярьлаа. Тэгвэл одоо өөрийнхөө гараар амьдралаа яаж бүтэх вэ? За 10 зүйлийг хэлсэн байна. За энэних нь 1-р өөрийнхөө амьдрал, хүнийхээр амьдрахгүй. 2-р нь хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө. За энэ чухал. Хүн болгоо адилхан биш. Авьяастай хүн байна. Авьяасгүй хүн байна. Баянжинэлэг хүн байна. Ядууд орчих хүмүүс байна. Ийм учраас ялгаатай байдаг. 3-р нь гадаад төрхөөсөө илүү дотоод сэтгэлээ эрхмэл. Өчнөө их чаг зарчуулаад нүрэн буддах ч юм уу. Янз бүрийн хувцас чимэглэл авч өмсдөг ч юм уу. Энэ дэвтэрхийг анхаараад хэрэггүй. Энэ дэвтэрхийг чаг жав мөнгө зарчуулаад хэрэггүй. Нэг чаг суугаад нүрэн будахын оронд 30 минут ном уншиж дотоод сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь гадаад ужимжид анхаарах хэрэггүй гэсэн үг биш. Тэр гадаад ужимжид зарцуулж байгаа цагийнхаа 50% ч гэсэн дотоод сэтгэлгээ хөгжүүлэхэд анхаарах юм бол амьдрал өөрчлөгдөнө. 4-р нь хитрхээ жижиг зүйл санааж аваад байх хэрэггүй. 5-р нь хитрхээ их дүр өсгөх хэрэггүй. Жижиг тоглоод хэрэггүй. Байгаараа л бай. 6-р нь өөртөө үнэнч байх. Өөрийгөө бити худлаа хэлж. 7-р нь хор хөнөөлтөй харилцаанаас жайлс хэрэгтэй. Хор хөнөөлтөй хүмүүсүүдээс хол байх гэсэн үг. 8-р нь бусад хүмүүс таныг ойлгоно гэж найдаад хэрэг байхгүй. Бусад хүмүүс хижээч өөрөө ч ойлгохгүй байж магадгүй. Зөвхөн өөрийгөө ойлгох бол. Ингээд 9-р нь өөрийнхөө үнчүүлийн хөндлөх хэрэгтэй. Өөрийн чинь эрхмэлж явдаг зүйл бол маш чухал шүү. Тэрийгэ хөндлөх хэрэгтэй. Гэр бүлчин байж болно. Ажил мэргэжилчин байж болно. Сонирхол хоббичин байж болно. Энийг хөндлөх хэрэгтэй. 10-р нь эдэж зүйлээр өөрийгөө хэмжихгүй байх. Энэ чухал. Ичнэн тансаг орон суучтай. Ичнэн гайхамшигтай эдэл хэрэгсэлтэй. Тэрүүгээр өөрөө үн чантай юм а гэж ойлгох юм бол бас буруутна. Өөр чин байгаа эд зүйл өөрийн чинь үн чинээ тодорхойлохгүй. За хамгийн сүүлд нь бол ухаалаг сонголт хийх. Амьдралд бол 35,000 сонголт тулгарч байгаа. Тийм учраас энэ сонголтуудыг хэрвээ ухаалаг зөв хийгээд байх юм бол амьдрал
эрс өөрчлөгдөн, ажиргалтай болно. Амжилтанд хүрнэ. За ингээд өнөөдрийн ярьсан агуулгыг товч дүгнэе. Өнөөдөр Жери Минчинтаны бичсэн Амжилттай хүмүүсийн сэтгэх арга гэдэг номыг ярлаа. За энэ бол одоо хүртэл бестселлерийн 1-р явж байгаа. Японд хүртэл 1,500,000 борлуулагдсан ийм гайхамшигтай ном. За энэ дээр 2 зүйлийг бол бичсэн. За нэг нь бол өөрийгөө хайрлах, хоёрдугаард нь бол сэтгэх арга өөрчлөх. Өөрийгөө хайрлах дээр нь 50 жил, сэтгэх арга өөрчлөх дээр нь 50 жил. Дотроо 5 жилтэй ингээд нийт 10 жилтэй. За энэ номыг ярлаа. За амжилт олдох хүн бол өөрийгөө нэгдүгээр хайрладаг юм байна. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэж юу юм? Яаж хайрлах вэ? Тэрийг энэ дээр хэлсэн. Тэгээд энэ дээр нэмээд сэтгэх аргаа өөрчилчих юм бол хүн амжилтанд хүрдэг юм байна гэж. За ийм учраас энэ номыг авч унших. Эсвэл миний ярьсан зүйлийг ахин дахин сонсоод тэмдэглэж аваад амьдралдаа хэрэгжүүлэх юм бол ялгаа байхгүй та ч гэсэн амжилтанд хүрнэ. Өөрийг чинь хинч ойлгохгүй, хинч үнэлэхгүй, хинч хайрлахгүй байж магадгүй. Гэтэл та өөрийгөө үнэлдэг, өөрийгөө хайрладаг, өөрийгөө ойлгодог. Тэгээ өөрийнхөө давуу талыг хөгжүүлдэг. Бусдаас хамааралгүй өөрийнхөө амьдарч чадах юм бол амжилтанд хүрнэ. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. За мөн одоо шилдэг номын бичсэн бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэсэн номоо аваагүй хүмүүс аваарай. Интер ном аз сурд борлуулж байгаа гадаадд байгаа хүмүүсүүд Amazon-аас авч болно. Сонсдог номын хэлбэрээр M-book-д орсон. Машин бараад явж явах үед ажилдаа сургуульдаа ирж явах замдаа ажлаа хийх жор сонсож болно. Ийм боломж нэгтсэн. За худалдаж авсан сэтгэл бичсэн та бүхэнд маш их баярлалаа.